Санамнахаан дараагийнхаа бичлэгээр олзж байна. Өнөөдрийнхээ бичлэгээр саяхан нээлттэйсэн Солонгосын нэгэн аимшиг кино орчгод бэлмэлсэн байна. За бичлэг рүү орохоос өмнө гясны гой мэдээ дуулгаахыг та хэд минь алгасалгүйгээр халтгаан цаг гаргаад сонсоод аваарай. Unitel-ийн зуны онцлог дата огцсноо тодалтаанд гарсан юм байна. Тэгээд 50 болон 100 ГБ датагаа 40 үеийн хөнгөлөлттэй үнээр аваад супер биелэгтэй 20 жил урамшуулд оролцох нэг эрх бэлгэнд авч байгаа юм байна лээ. Тэгээд энэхүү урамшууллын хүрээнд 1 гэр бүл актив гарданд 2 өрөө байр, 5 гэр бүл Innovation-ийн 10 жилийн эрх, 4 гэр бүл М банкны 10 сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эцэст нь тус болцоох юм байна. За тэгээд 8 сарын 1-нд дээрх 10 супер бэлгийн эцэст нь тодорхой юм байна лээ. Бүгдээрэнд нь амжилт төсөй. Зуны датагаа аваад дуртай зүйлдээ зарцуул. Соёнчол гэх эрдэмтэн цагдаа руу залган өнөөдөр нэгэн маш хурдтай алдуурладаг вирусыг олон нийтийн дунд тараах гэж байгаа. Мөн тэрхүү вирусын цорын ганц вакцины нь өөрийгөө гэдгээ хэлж үз зураглалаар кино маань эхэлдэг. Өнөөдөр агаар манай голдор болох Сежон нэгэн эрдэмтний лекцэнд суухаар X нөхөртөөгөө уулзаж байгаа нь харагдана. Манай хоёрын хувьд салаад аль хэдийн 10 жил өнгөрсөн ч гэсэн нэлээд дайггүй харилцаатай яг л найзууд шиг юм байна лээ. Бас нэр энэ хоёр хоёулаа эрдэмтэн бөгөөд Сежон маань хэдэн жилийн өмнө дарагтайгаа модалцаж ажилласаа алгацснаасаа хойш одоо хүртэл ажилд орж чадахгүй явсаар л байгаа. Тэгээ нэгс нь удахгүй гадаад явж амьдрах гэж байгаа болохоор Сежоныг маань шинэ ажилд оруулах санаатай нэг хүнтэй уулзуулахаар дуудсан нь энэ байдаг. За тэр хүнийг нь Кан доктор гэдэг бөгөөд өнөөдрийн хувьд шинэ бүтээлээ танилцуулж байгаа юм байна лээ. За тэр нь болохоор Хамтын оюун ухаан гэдэг нэртэй. Энгийнээр хэлбэл хүмүүс нэг нэгнтэйгээ заавал үг үйлдэлээрээ биш, бараг л бодлороо ярилцах боломжтой болно гэсэн үг. За тэгээ Кан доктор лекцээ тавьж дууссаны дараа манай хоёр очиод уулзах гэсэн чинь гинт удсанд нь чухал дуудлага ирлээгээд яваад өгдөг. Тэгсэн цагтаагаас түн рүү залгасан байх ба дөрөвхөн террорист талдлага хийнэ гэсэн соён ончол гэх эрдэмтний талаар хэлтэл нэрээ түүнийг лекцийнхаа үеэр аль тарах шиг болсноос санаад шалгачгаад эргээд илья гэж хэлдэг. Гэтэл яг ингээд ярьж дуусаад дөнгөж өрөөрөөгөө орсныхаа араас нь соён ончолч гэсэн орж байгааг нь манай Сежин олж харав. Нэгэн тэнүүртэл ирснийх яаж иж байгаад ядаж нэрийн уцааж олоо өгчгөө гэж хэлээд X нь манай хүнийг дүүний араас явуулж л тээ. Гэхдээ очиод уулзах гэсэн чинь өмнөөр нь соён ончол орчихсон. Тэгээд дээрэс нь тэр хоёр уулзсан тариудаа нэлээд ширүү маргалдаж байгаа нь сонсогдсон болохоор за дараа олъё доо гэж бодоод болчихдаг. За соён ончолын хувьд яах гэж ирсэн юм бол гэсэн чинь өнөөдрийн танилцуулсан нэгдмэл оюун ухаан гэдэг төсөл нь яг үүндээ энэ соён ончолыг байсан юм байна лээ. Тэгээд дээрэс нь соён ончол мөн эдний компаниудаас ажилдаг байсан бөгөөд гинтэл нэг өдөр ажлаас нь халаад өөрийнх нь санааг холгаалчихсан байдаг. Тиймээс соён ончол тэрэнд нь уш санаж өнөөдрийн террорист талдлагыг хийхээр төлөвлөсөн бөгөөд хамгийн ихний охирогчороо чамайг сонгож байна гэж хэлээд хүзүнд нэг зүйл тарьчихав. Мэдээж Кан доктор энд нь уурлаад түүнийг зоожлож байгаа цагдаа руу залгах гэсэн ч гинтэл байн муудаж тэр дорхноо зомби болж яваархан дээр. Уг нь соён ончолыг энд ирчихсэн байж магадгүй гэдэг талаар цагдаа нар мэдснийхээ дараа шууд ирсэн ч харамсалтай нь барилга дотор зомби алдар аль хэдийнэ гараад эхэлчихсэн байдаг. Ингэснээр ямар тааж эхний ээлжинд вирусыг гадаг шалдахгүй тулд яаралтай барилгыг битүүмжилж чаддаг. Харин хооронд манай хоёр бууж өгөлгүй тэр аваараа хол идчихэд дахиад уулзсандаа гэд хүлээж уйтал гинтэл тэр аваар нь баахан зомбинууд гараад ирхэн тэр. Ингэснээр угаасаа зүгт газарг байгаа учраас тэр авд явж байсан нэг хамгаалагч болон дууны игч мөн янчолыг барихаар ирсэн цагдаагийн хамтдаа хажуутай хувцсны дэлгүүр рүү орж нугтгараалаа. Тэгсэн яаж яах тэр дэлгүүр нь шилэн алдтай байсан учраас зомбинууд огт зогсохгүй тайрсаар л байх бөгөөд яг энэ үеэр мөрдөгч манаас самсаргуу дэлгүүрийн гэрлийг унтрааснаар дотор нь хав харанхуй болж зомбинууд эцэстэн дайрхаа байлдаг. Тэгсэн удалгүй нэг зомби артлын хоолны газарт хүмүүс байгааг олж харснаар шууд тэдэн рүү дайрж эхлэв. Гэхдээ сонирхолтой нь энэ хэд зүгээр тэнэг юм шиг ганцаараа хөдлөх биш, хэн нэгэн шин зүйл анзаарч бусдаа дохио өгснөөр яг нэг хүн шиг зэрэг ухаалгаар хөдөлж эхэлдэг. Тэгсэн энийг нөгөө талаас манай Сежон анзаараад нөгөө хэдэд гэрлийн унтраа гэж дохио өгснөөр азар тэдэн рүү ч гэсэн дайрхаа болов. Ашгүй нэгэн дууслаа гэж бодтол тогоочийнх нь гэрэлтдэг постэр зургийг нэг нь анзаарснаар дахиад л дайралт эхэлнэ. Тэгэхээр энэ хэд чинь хүн гэж ялгалгүй зүгээр л хүн шиг зөвлөрүүл дайраад байгаа юм байна. Гэхдээ тэр постерыг унтраах боломжгүй учраас удахгүй нийт аюулд орно гэсэн гэдгийг ойлгоод нэг арга бодож олдог. Тэр нь болохоор хамгаалагч залуугийн эгчийн дэрэгэнцрийг нь ашиглаад хувцсны дэлгүүр дотор байсан хүмүүсийн том сурчлагын зургуудаар өргөтөж байгаа зомбинуудыг олдуулна. Тэгээд хооронд нөгөө эдийг өөрсдийнхөө байгаа дэлгүүр рүү оруулахар шийддэг. За тэгсэн энэ санаан амжилттай бүтээж зомбинуудыг холдуулаад ихэнх хүмүүсийг аварч чадсан ч нэг балаа охиноос олоод Сежон X нь түүнийг аврахаар гардаг. За тэгээ буу юм болж нөгөө охиныг аварч чадсан ч харамсалтай Сежон X орж амжилгүй зомбинуудад баригдаад дуусдаг. Нэрээ саяны уртлын дэлгүүрээс хэдэн хүн орж ирснээ хинийдийгээ хальт танилцуулаадгий. За хамгийн анх хувцсны дэлгүүр төвшин залуу хоёр ах байсан дээр манай Сежон X мөрдөгч дэлгүүрийн хамгаалагч болон түүний эгч нэмэгдэж орж ирсэн Сежон X ингээд алуулчихдаг. За үүн дээр нэмэгдээд уртлын хоолны газраас 2 тогооч болон 3 сурагч нэмэгдэж орж ирсэн.
Энэ гурван сурагчийн хоёр нь нийлж байгаад нөгөө охиныгоо бас дээрлэгдэх юм байна лээ. Тэг харамсалтай нь тэр нэг балга дээрлэгч охиныг аврах гэж байгаа төөрхий Сэжоны X алуулчихдаг. Тэгсэн яг ингээд алуусныхаа дараа X руу эхнэр нь залгах бөгөөд манай хүн аргагүй ирэхэнд аваад түүнд үннийг хэлдэг. Гэтэл хамгийн харамсалтай нь энэд нөгөө гадаад руу явна гэдсэн гэр бүлээрээ өнөөдөр явах гэж байсан юм байна лээ. Тэгээ өөрхийм нь явахынхаа өмнө манай Сэжоныг ажилд оруулах гэж яваад ингэж харамсалтайгаар дуусдаг. За үүний дараагаар манай хэд аврах багийг ирэх хүртэл хүлэе гэсэн чинь ер нь бол аврах баг нь манай эдийг аврахаар орж ирэхгүй юм байна лээ. Яагаад юм бол гэсэн чинь энэ вирус нь өөрөө маш хурдан тархдаг аюултай учраас түүнийг судалж дуусах хүртлээр орж ирэхгүй гэж мөрдөгч хэлдэг. Харин түүний оронд энэ барилга дотор халдлагыг эхлүүлсэн соён онцол гэх эрдэмтэн байгаа. Тэрийг болоод гарч чадах юм бол бид нэр аврагдана гэж хэлдэг. Тэгсэн Сэжон маань тэрийг хамгийн сүүлд 3 давхарт буюу Кан докторийн өрөөрөө орж явахыг нь харсан талаараа хэлснээр манай хэд бөөндөө дийшээ явахаар болов. Гэхдээ гадаах орчин нь дэрчигтэй зомбиогоор хүрээлэгдсэн байгаач манай Сэжон нэг зүйл анзаарсан болохоор ямар нэгэн арга байж магадгүй юм байна гэж бодно. За энэ зомбинууд нь болохоор яг шоргоол шиг хэн нэгэн нь шинэ мэдээлэл олж авах юм бол бусдад дамжуулах замаар маш хурдан хувьсаж сайжрах чадвартай юм байна лээ. Тиймээс тэр мэдээлэл олж авах чадварыг нь өөрсдөө ашигтайгаар ашиглая гэж шийднэ. Инхийн тулд хэн нэгэн нь өөр дээрээ баахан үнэртэй ус цацаж тэдний анхаарлыг нь татаж байгаад хүн гэдэг амьтан чинь ийм үнэртэй юм байна гэдэг мэдээллийг эхлээд өгнө. Үүнийхээ дараа тэр нь буруу мэдээлэл байсан гэдгийг нь ч гэсэн удалгүй мэдэгдэх бөгөөд энэ үед зомбинууд нь нэг тийм жоохон гаталтын байдалд ордог юм байна лээ л дээ. Тэгээд тэр үеийг нь ашиглаж байгаад дэшээ явахаар шийддэг. Бас дээрэс нь явж байхдаа чимээ гаргаж болохгүй болохоор бүгдээрээ нэг групп чатанд ороод мэдээллээ чатаар солилцохоор болов. За ингэснээр өмнө нь хөнгөн атлетикийн тамирчин байсан ах анхаарлыг нь татах хүнээр явж амжилттай өргөтөөд буцаад ирж чаддаг. Үүнийхээ араас хэдэн зомби оруулж ирээд буруу мэдээлэл байсан гэдгийг нь ойлгуулж гацааснаар ямартаач амжилттай 3 давхартаа ирж чадав. За тэгээ яваад орсон чинь нэрэл нөгөө соёнчол чинь нэг өрөөнд төгчөөтэй байж байна шүү. Ингээд түүнийг бариад авчихсан юм чинь одоо шууд нэмэлт хүчээ дуудуулж авруулъя гэсэн чинь бас л нөгөө хэд нь орж ирэх боломжгүй юм байна лээ. Яг гоо шууд хүч ашиглаад замдаа тарсан зомбинуудаа устгаад ороод ирж болно л доо. Гэхдээ одоогоор зомбинуудыг аврах боломжтой эсэх нь тодорхойгүй учраас шууд хүч ашиглаад энгийн хүмүүсийг устгах боломжгүй гэсэн үг. Тиймээс бас л хүлээх эсвэл өөртөө дэврээр гарах гэсэн хоёр сонголттой тулгарна. Гэхдээ манай эдийн хувьд ийм аюултай газар хэр удахаа мэдэхгүй учраас хүлээхийн оронд шууд өөртөө дээш гарах сонголтыг хийх бөгөөд хамгаалагч залуу дээвэрлүү гардаг нууц шат мэддэг байж таарад түгээр нь явахаар болдог. За тэгээд нөгөө цахилгаан шат руу намжилттай ирээд бөөндөө дэшилж байтал гинт соёнчол тамирчин ах руу харснаа та түрүүн үнэхээр мундаг байсан шүү. Өдийн насан дээр яаж тэгж хөдөлдөг байна энэ төр гэдэл яг л ажуунаас нь харсан хүн шиг л ярьж анхаарлыг нь татаж байснаа гинт цахилгаан шатыг нь 9 давхар дээр дараа зогсоочдаг. Тэгсэн яг үүдэнд нь баахан зомбинууд бэлэн байж таарад манай хэд гинтийн дайралтанд өөртөө ч хүмүүсээ алдаа зогсоохгүй энэ үеэр соёнчолж гэсэн зогтааж амждаг. Тэгээ бас хамгийн сонин нь энэ зомбинууд соёнчол руу ерөөсөө дайрдаггүй бөгөөд түрүүн бас тамирчин ахыг юу ийснийг нь мэдэж байсан гэхлээр ер нь бол энэ соёнчол зомбинуудтайгаа ямар нэгэн байдлаар холбоотой юм байна гэдгийг нь мэдэж авдаг. Ингэснээр манай хэд барилгыг бүгд нь хяндаг хяналтын өрөөнд очиж соёнчолыг хаанагааг нь хайж олоод түүнийг дахин барьж авахар шийднэ. За энэ хооронд гадаа байгаа судалгааны багийнхан соёнчолын нууц лаборатори дээрээс нь ямар нэгэн сэжүүр байж магадгүйгээд судлахаар ирсэн байв. Энэ судалгааны багт нь Сэжоны X-ийн эхнэр нь ч гэсэн багтсан байх бөгөөд яг дотор нь явж байтал гинт баахан алзуур сармагчингууд тэднэрөө дайрч эхэлдэг. За тэгэхэд баахан бужигнаа болсны эцэст нэг сармагчин будаж унгааснаар бусад бүх сармагчингууд ямар ч хөдөлгөөнгүй бол заюулгүй өнгөрдөг. Гэхдээ энэ тэдний хувьд маш чухал мэдээлэл болж таарах бөгөөд тэр будуулдаг сармагч нь нэг дугаартай байсан юм байна лээ. Ингэснээр ер нь бол хамгийн анхны вирус авсан хүнийг олж устгах юм бол энэ бүхэн тусах магадaltaй юм байна гэдгийг мэдэж авна. Харин энэ хооронд манай хэд явсаар байгаа хяналтын өрөөнд ирж чадах бөгөөд нэг ч их хөдөлгөөн соёнчолын байршлыг олж чаддаг. Тэгсэн яг камераар харж байтал нөгөө хүчин Кан докторыг хайж болоод түүнд хазуулангуудаа шууд л унаад өгөх юм дэр. Гэхдээ энэ үед ганцхан соёнчолж биш бусад бүх зомби нөрнж гэсэн гацалтын байдалтай олжчихдаг. Тэгэхээр нь энэ боломжийг ашиглаад түүнийг очиж авахар болох бөгөөд хамгаалагчийн их хяналтын камерыг харж үлдээд бусдтай групп чатаар мэдээлэл өгөхөр болов. Ингэснээр нэг чих хөдөлгөөн соёнчолыг очиж аваад яг явах гэсэн чинь гинт нөгөөгч нь муухай ашигараад бусад зомби нөрнж ухаан ороод манай идрүү дайрч эхлэв. Тэгэхэр нөгөө нь гясны хөрөөнд орж нуугдаад зомбинууд ч тэднийг харалгүй явж байтал соёнчол нэг сонио өдөлтөл нөгөө зомбинууд нь шууд л буцаад хүрээд ирдэг.
Энэ соёнчолын хувьд сая Кан докторт хазуулснаас хойш зомбинуудтайгаа зүгээр нэг холбоотой байгаа зогсохгүй бүр тушаал өгөх чадвартай болчихсон юм байна лээ. Тиймээс өөрсдийнхөө байгаа газрыг мэдэгдүүлэхгүй тулд үүнээс хойш түүний нүдийг нь байнгын хаалттай авч явахаар болдог. За үүний дараагаар уг нь буцаж хяналтын өрөөрөө очоод хамгаалагчийн хичээг нь аваад бөөндөө дээшээ гарна гэж тохиролцсон ч мөрдөгч гинтэл хэлснээсээ буцаж шууд дээшээ явна гэж хэлдэг. Тэгсэн ядчаахт энэ яриаг нь соёнчол хажуунаас нь сонсонгуудаа шууд бүх зомбинуудаа хяналтын өрөөрөө явуулчихалгүй яах вэ? Ингэснээр их чиг аврахын тулд хамгаалагч залуу маань соёнчолыг аваад явна гэсэн ч мөрдөгч маань түүнд буудуулахад зөрдүүлснээр хөрх юм нь ганцаархнаа эгч рүүгээ явахаас өөр аргагүй болдог. Тэгээ уг нь хамгаалагч залуу маань эгчтэйгээ ярьж байгаад мэдээлэл аваад очоод аврыг гэсэн ч эгч нь угаасаа л бүхнийг мэдчихсэн. Дээрээс нь өөр дээр нь ирлээч ямар ч авралгүй гэдг нь тодорхойлсон учраас дүүдээ дээшээ явах гарч зааж өгөөд өөрөө зомби нарт бариулдаг. Ингэснээр эгчигээ алдсан хамгаалагч залуу шууд л нөгөө иддээ ус санаж соёнчол болон бүгдийг чинь гаргахгүй энтэн дуусгана гэж хэлээд гинтэл ангууч болж хувирхан дээр. Харин нөгөө талд манай хэд соёнчолыг аваад дээшээ гарах гэж байтал хамгаалагч залуу маань хяналтын өрөөнд ирж нөгөө эдийг хаана явж байгааг нь мэдэнгүүтээ шууд чанга яригчаар байгаа газрыг нь зарлцдаг. Мэдээж энийг нь соёнчол сонссон даруйдаа бүх зомбинуудаа тийшээ дуудана гэдгийг нь мэдж байгаа болохоор албаар ингэж байгаа юм л та. Ингэснээр яг л түүний бодсноор олж чимээгүй хүн явж байсан хэдмэн сөрөг зомбинуудын дайралтанд өртгөн дэр. За тэгээ энэ үеэр мөрдөгч болон хамт явж байсан нэг ах уу хоёр зомбид баригдсанаар эцэст нь Сэжон маань хоёр сурагч охин болон соёнчолтой хамт дөрүүлээ л үлдэв. Мөрдөгчийн хувьд ах хүүг золиослоо зогтох гэж байгаад өөрөө кармаха өртөж дуустдаг нь бас их гоё. За тэр ч яах вэ? Үүний дараагаар Сэжон маань соёнчолын хажууд төлөвлөгөөгөө ярьж болохгүй учраас нөгөө хоёртойгоо групп чатаараа чатлаж яах талаараа хэлдэг. Үүнээс цааш дээвэр рүү явах нь хэтэрхий аюултай учраас эндээ хүлээж угаад шууд цагдаагийн нэмэлт хүчийг дуутгаар шийднэ. Тэгээд дөрөвний өгсөн мөрдөгчийн утсаар нь шууд дөрөв нь холбогдох юм бол хамаагүй үр дүнтэй учраас Сэжон маань утас руу яваад хоёр охиныг соёнчолын хажууд үлдээдэг. Тэгсэн ядчаахт ингэж чадалж байгааг нь нөгөө айлэрч зомби болж хувирсан тамирчин ахаар дамжуулаад соёнчолд эдний чатыг нь мэдчихдэг. Ингэснээр зомбинуудаа өөрийнхөө байгаа газар руу дуудаад яг хүн шиг яриулж нөгөө хоёрыг хойлохтаад амархан гэгч нь хаалгаа нээлгээд мултарч чаддаг. Харин энэ хооронд Сэжон маань ямартаач мөрдөгчийн утсыг олоод төвтөлж чадах бөгөөд ингэснээр хоёр тусгааваа хуваарлаад нэгийг нь анхны зомбиг устгахаар нөгөөг нь соёнчолыг авуулгаар явуулдаг. Уг нь ихний ог амжилттай Кан докторыг олоод устгах чадсан ч яагаад ч юм зомбинууд нь огт зогсдоггүй. Харин нөгөө талд соёнчолыг аврахыг ирж байх хооронд мань хүн алидины гарчсан явж байхад нь хамгаалагч залуу маань явсаар аваад түүнийг олоод ирсэн байдаг. Манай хүн нүртэл эрэхтэй бүр баахан зомби алчихсан учраас энэ зомбинуудаас ялгаруулдаг салтаар хужигдчихсан байж л дээ. Ингэснээр сүүлдээ нөгөө зомбинууд нь манай хүнийг бүр өөрийнхөө хүн гэж бодоод дайрхаа болчихсон дээр нь дураараа алж явсаар байгаа соёнчол тэр ирж чадсан ч тэрийг нь соёнчол дорхноо олж мэдээ зомбинуудтай шин тушаал өгснөөр тэр нь нэмэргүй болчихдаг. Тэгсэн ч манай хүн угаасаа л алуурчин болчихсон юм болохоор соёнчолыг хөөж явсаар байгаад булан чагчихсан байж байтал гинт хүлгүй байсан их чинь хүлд орчихсон хажууд нь гараад ирхэн дээр. Энийг нь харсан хамгаалагч маань гайхаж амжаагүй байхад их чинь соёнчолын тушаалаар хурж ирээд хамгаалагч залууг хутгаснаар дуустдаг. Ингэснээр эцэст нь Сэжон болон соёнчол хоёр л үлдэх бөгөөд манай хүн шууд түнтэй ярилцаад үзтэл явж энэ бүхний эхлэлийн шалтгаан нь манай Сэжон байсан болж таард юм да. Энэ соёнчолын аав нь их сургуулийн доктор байсан бөгөөд хахуул авсан эргээр буруутгагдаад удалгүй амиа оруулчихсан юм байна лээ. Тэгсэн аавыг нь хахуул авсан гэдгийг нь хамгийн анх илчилсэн хүн нь манай Сэжон байж таардаг. Тэгээ аав нөөг нь хамгийн сүүлчийн удаа Сэжоноос буруу ойлгосон байна энэ гэдэл уучлаадгүйсэн ч манай хүн түүний үгийг нь тоогоогүй учраас амиа оруулчихсан болж таардаг. Тэгээ ингээд уцаар ярьж явахыг нь соёнчол сонсчихсан бөгөөд аавынх нь нөхөлд энэ Сэжоныг буруутай л гэж бодсоор ирсэн байдаг. Гэхдээ энэ бүхэн зүгээр л нэг өшөө хоолт гэхээсээ илүү хэрвээ аав минь тэр үед буруу ойлгогдоогүй байсан бол гэдэг бодлоос эхэлсэн бөгөөд хүн болгон нэгнийхээ бодлыг шууд ойлгодог байсан бол гэж бодож явсаар энэ бүхнийг эхлүүлсэн байдаг. За тэгээ яг ингээд ярилцаад байж байтал соёнчолыг аврахыг ирж таарах бөгөөд зомбинуудаас олоод зөвхөн соёнчолыг аваад Сэжоныг маань үлдээчихдэг. Энийг нь хяналтын байрнаас харж байсан X-ийн эхнэр түүнийг аврахгүй юм уу гэж удирдлагуудаас асуусан ч тийм эрсдэл гарахгүй л гэж хэлнэ. Ингэснээр эхнэр нь гимшээд болж үзүүлсийн талаар үнээр нь манай Сэжон руу залгаж хэлэх бөгөөд ярилцаж байх үедээ яг үндэ эхний халдвар авсан үнийг биш соёнчолыг устгах юм бол энэ бүхэн зогсно гэдгийг манай хоёр анзаардаг. За тэгээ энийг мэдсэн даруйдаа уг нь төв дээрээ ирээд соёнчолыг устгах ёстой гэсэн ч чухал вакцина юу гэж устгах вэ гэж солиороод түүний үгийг огт тоодоггүй. Харин энэ хооронд соёнчол алидинэ бүх тусгай багийнхныг зомби болгож хувиргаад шууд хамгийн их хүн цугласан газар руу халтураа дараахаар хөдөлсөн байдаг.
Ингэснээр шамбаралцсан хүмүүсийн дунд тэр дорхноо л халдвар тархаж эхлэх бөгөөд нүдэн дээр нь хяналтаа алдаж байгааг харсан төвийн хүмүүс шууд л базааяа зогтож эхэлнэ. Энэ бужигнаан дунд Сэжонч гэсэн амжилттай барилгаас гарч чадсан байх бөгөөд нөгөө хамгаалагчийн ашиглаж байсан арга буюу зомбинуудын цустай хүрм өмсөө данзарагдalгүйгээр гарч чадсан байдаг. За тэгээд гарсан даруйдаа X-ийнхээ эхнэрлүүн залгаж төв базаас Соёнчолын барилыг нь хараад өгөөч гэж гуйдаг. Нөгөөх нь энэ чигээрээ зогтвол тэгээд л бүх зүйл дуусна гэдгийг нь мэдж байгаа учраас нэг чих хөдөлгөөн Соёнчолын ханагыг нь олж илрүүлээ Сэжон маань хэлж өгнө. Манай хүн ч явж очиод шууд л Соёнчолыг алхахаар оролдтол Соёнчол буцааж зомбинуудад ариуснаар бүтлгүүтчихэн тэр. Гэсэн ч нөгөө хөрөмтэйгээ явж байсан болохоор зомбинууд нь мэдгүй байгааг анзаарсан Соёнчол тэр хөрөмтэй хүн бол дайсан шүү гэсэн тушаал өгснөөр зомбинууд нь шууд л манай өн рүү дайрч эхэлдэг. Тэгсэн манай хүн гяс нөгөөхөө тайлаад нэг зомби дөмсүүлчихсэн чинь бүх зомбинууд нь нөгөө өрөм рүү зэрэг дайрснаас болоод яг л нэг хяналтгүй шоргоолцнууд шиг асар том зомби тойрог үсэж эхлэхэн тэр. Уг нь Соёнчол энэ тойргийг нь шууд болиулах гэсэн ч ягаад ч юм зомбинууд нь түүний тушаалыг сонсдоггүй. Тэгэхэр нүрөө явж очиод нөгөө өрмийг автал бүх зомбинууд нь ухаан алдаж хэсэг хугацааны дараа босч ирэхдээ яг л анхных шигээ ямар ч мэдлэггүй болцгоосон байв. Тэгээ ийм үед бол ямар ч хяналтгүй хүн л гэж бодсон зүйл рүүгээ дайрдаг гэдгийг Сэжон маань мэдж байгаа учраас Соёнчолыг өргөтөж автобусны хажуугийн зураг дээр ойртуулчаад өөрөө ногдчихдаг. Экснер өөр хавьд нь ямар ч хүн байхгүй зөвхөн тэр зураг л байсан болохоор зомбинууд нь ухаан мэдрэлгүй зураг руу дайрж байхдаа замдаа байсан Соёнчолыг мөргөөд гал руу оруулчихдаг. За ингэж галж чадсан Соёнчол галаа унтраж чадахгүй байсаар эцэст нь шатаж өгөх мөчүүд бүх зомбинууд нь хөдөлгөөнгүй болгон тэр. Экснер эцэст нь нэгэн бүх зүйл дуусах бөгөөд энэ бүхний дараа Сэжон маань X-ийн эхнэрлүү залгаад бүх зүйл дуусныг хэлээд явж байгаагаар кино манд дуусдаг. За нэг иймэрхүү кино байлаа. Тэгээ эцэст нь бичлэгэн таалагдсан бол манайхаа лайкаа сайн дараарай. Тэгээ subscribe хийгээгүй хүмүүс нь subscribe хийгээрэй. Дараагийн хавшлаар уулзтлаа. Тэр баяртай.